Монголчууд Америкт. Миний нэр Мамогийн Чинбат. Тэгээд би 1984 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. Ам бүл тавуулаа. Дээрээ ахта доороо дүүтэй. Тэгээд айлын 3 хөвгүн гэх юм уу одоо. Айлын 3 хөв. Тэгээд дундх нь юм байна. Тэгээд ер нь бол миний амьдралын бага нас маань гэх юм бол ер нь ингээ хөдөө нутаг. Ерөөсөө л яг нэг нийтлэг монголчуудын амьдрал тийм л байдаг шүү дээ. Тэр шиг манай өвөө юм хоёр, манай ээж маань, аав ээж хоёр маань тэр нь бол цохны гаралтай хүмүүс. Тэгээд завхандаа бол нэлээд тийм одоо хөрөнгөтэй чинээ илгэлгэж яригддаг байсан тухай үедээ. Тэгээд бас ингээд нэг энэ цаг үеийн ороо бусгай байдлаас хамаарал ингээд нэг хот руу нүүж ирээл те. Тэгээд манайх одоогийн бол нэг юу Улаанбаатар хотын Үлзийд дүүрэг гэж одоо хэлсэн мөлий. Үлзийд гэх тийм шугам фабрикийн наатлын. Тинчээ ер нь бол миний бага нас өнгөрсөн. Тэгээд ер нь бага нас гэхэлэр одоо яг нэг 5 дугаар анги хүртэл юм уу да. Тэгээд 5 дугаар анги хүртэл ер нь бол ингээл байнга л ингээл хөдөө гадаа явж идэг. Тийм л байсан. Тэгэл мэдээж Улаанбаатар хотод төрсэн юм болохоор манай ээж аваар Улаанбаатар хотод амьдардаг учраас би бас Улаанбаатар хотын сургуульд явна. Тэгээ явж исэн зүгээр манай ээж аваар намайг 5 дугаар ангид тон дээрээ би 3 гарч байгаа. Бараг 2 ч гарсан уу яасан. Их л муу байсан. Тэгэл манай ээж аваар мэдээж ээж аав нар чи хүүхдүүдтэй санаа зовж л таарна шүү дээ. Миний хүү яач вэ ч үгээл. Тэгэл тэгсэн шиг. Тэгэл надад нэг тооны математикийн гинийн багш ааж өгөө. Тухайн үед айгүй үнэтэй. Тэгээ би бол одоо бол айгүй сайн тэрийг ойлгоод байгаа байхгүй. Ямар үнэтэй, ямар их одоо тийм хүчин чармаалт гаргаж те намайг тэнцээ сургасан бэ гэдгийг одоо л ойлгоод байгаа байхгүй. Өөрөө хүүхдүүдтэй болонготой. Тэгээд гэрийн багштай болоод бүр ингээд тасраад эхэлж байгаа. Бүр ингээд сургууль 77 гэж сургууль маань тухайн үед математикаараа тийм сайн биш, физикээрээ сайн биш. Ер нь зүгээр л дундаж байдаг сургууль байсан. Тэгээд би ингээд ингээд дүүрэгтэй ингээд нэгдүгээр байр эзлээл улс руу хотын олимпиадаар, улсын олимпиадаар ингээд дээшлээд ингээд ирсэн. Тэгээд ингээд хүн чинь ингээд амжилт нь ингээд дээшлээд ах тусам нэг юм харах өнцгөр ингээд томсоод ингээд хүрээлэн томсоод эхэлж байгаа. Хэрэв би одоо муу сурдаг оюутан байсан бол сурагч байсан бол би 77-доо л байж явах байсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүн ингээд сайжраад ирэхлээрээ за одоо хаана сайн сургууль байна. Одоо хин намайг сайн хөгжүүлж чадах уу гэдэг ч юм уу те ингээд миний ч тэгж харах ч байх манай ээж аваа ингээл харж байгаа өнцгөлтөө. Тэгээ ээж аваа маань намайг 77-оос евро тухайн үед өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургууль гэж байсан. Тэгээ тэр сургууль руу шилжүүлээ. Техникийн ордны. Тий. Тэгээд тэр сургууль руу шилжүүлээ. Тэгээд тухайн сургуульд тэр өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургууль шалгалттай байсан тухай. Тэгээд шалгалтандаа бас ингээд номер 1-ээр тэнцэж мэдсэл ингээд айгүй мундаг орж байгаа. Тэгээ ороод тэгээд тэр сургуулиасаа дахиад цаашаа тэр олимпиадаар ингээд бүр ингээд сургуулийн нэр хүндийг гаргаад ингээд явж байгаад тэгээд нэг л жил болсон л доо. Тэгээд Монгол Туркийн хамтарсан сургууль гэж байдаг шүү дээ. Одоо ч хүртэл байгаа. Тэр сургуульд анх би ингээд шилжээд орж ирсэн. Тухайн үедээ бол хамгийн мундаг сургуультай бас англи хэл сурах боломжтой энэ төр гэж тухайн сургуульд шилжээд орж ирсэн. Тэгэл яг 2001 онд ингээд би чинь ингээд хэлний бэлтгэл хийгээл ингээд дараа жил төгсөн мөр ингээд тэгж жагаад за ерөөсөө ингээд чамаг Америк болохоор боллоо гэлдэг тийм ээ. За Америк гээл өстой сайхан орнолоо явна. Бөөн л ингээд аз жаргал төсөөлж байгаа шүү дээ чинь зүгээр. Тэгэл яг явуулах дээрээ тулсан чинь нөгөө 2 өндөр нь орж мураал тий. Ингээд террорист атак энэ чинь болж моглоо. Ингэсэн чинь ээж хоёр маань айгаад за ерөөсөө болий. Ийм газар руу хүүхдээ явуулж тэгж дараас нь санаа зов сууж ахаар ерөөсөө болий гэ. Тэгээ Малайз руу болчихсон. За Малайзын тий 2002 он Малайзын Куала-Лумпур хот руу явуулаа. Тэгээ Куала-Лумпурт нь хэлний бэлтгэлийг яг 1 жил болсон юм аа. Тэгээ тэнд бол яах вэ? Тэгэл нэг залуучууд нэг яаж нэг гадаад анх удаага очичоод нэг тэгээд шоудаад тэгээд ингээд найз нөхдөд болол ингээд явдаг л яг л нэг юм живийн ингээд нэг тийм л амьдралаа
Ингээл дууссан. Ажил хийж чадахгүй. Ажил хийх боломжгүй л гээл өөрийгөө хаагаад байсан болохоос ш боломжтой байсан ч юм уу гүү ч юм уу бүү мэд. Зүгээр л ээж аваагаа мөр ихээл амьдрал ингээл явж исэн. Тэгээд нэг жил болчлоо. Тэгээд манай ээж аваар чинь тухайд бас нэг тийм амар чадaltaй, чансаатай ч хүмүүс биш. Тэгээд цааш нь өргөжлүүлээ коллеж мэлж тэгээд олох ч боломжгүй болоо. Тэгээд заа минийх одоо ингээд буцаад ирдээ одоо ингээд ээж аваар нь чадхаа байлаа тий. Нэг жил ямар ч хэсэн ингээд гадаад зурхлаа. Хилчин одоо ингээд гайг болсон байх гэж бодож байгаа ингээл ингээд буцаага авчирлаа. Тэгээд авчирнгуут эренгүүтээ ингээд за би ч ингээд нэг жил англи хэл үтцсэн одоо бараг л ингээд өөрийгөө англи хэлтэй болсон гэж бодоол. Тэгээд за Монголд ч одоо англи хэлээр хичээл заадаг ямар ихтэй сургуулаа гэж хайж. Тэгсэн чинь тухайд MIU гэдэг Mongolian International University гэдэг одоо Солонгосын нэг хөрөнгө оруулалттай тийм сургууль англи дээр хичээлээ заадаг гэл. Тэгээд тийшээ орлоо. За тэгээд тийшээ ороод 3 жил тэнцээ суралцаад. Тэгээд би ч их нэртэйгээ нөр бүр 10 жил танилцсан байсан учраас ингээд бид төр ч Малайз явсан манай хүн болохоор Турк улс руу суралцахаар яваад 2 тийш ингээд олчихж байгаа. Тэгээд тэр хооронд ч ингээд интернетээр тухайд чинь чатлал дүрсмэр зараад ярих боломж авахгүй ч тэгэл чатлж байгаа. Тэгээд ер нь ингээд буцаад нийлүүл яасан бэ, барьсан бэ. Ингээд нэг дорой байяа маяа гэх. Тэгээд тусдаа явах хэцүү байна. Хэцүү байна гэх. Тэгээд тухайд ч ингээд нөгөө бид төр ч бас салангат хийж байгаа. Тэгээд Монголд ирээд би чи ингээд бас гадагшаа явах боломжгүй болчихсон чи ээж аваар бас нэг тийм амжилттай ч байгаагүй бизнес нь. Тэгээ Монголд нэг 2 3 жил болцоо. Тэгээд боломж харангуут нь би эхнэрийнхээ араас манай хүн Туркэд сурж агаад Туркэд байж байгаа нэг Америкт ажиллаад аялаад явах тийм боломж олдоод тийм exchange student гэдэг тийм J1-ээр наашаа ирэх боломж олдоод манай Туркээс наашаа ирж байгаа. Тэгээд энэ ч ирээд ажиллаад ажиллаж байгаа хугацаанд сургуулаа олоод энэ ч үлдсэн байхгүй сургуульд сураад. Тэгээ би ч юм болохоор Монголд байгаа гэдэг. Тэгээд за ерөөсөө хоёлаа ингээд нэг дороо болёо гэх. Тэгээ би ч Монголоос бас сургуульд apply да. Тэгээ манай хүн энэчээс учраас маш их мэдээлэлтэй. За ингээд за Монголд сурч исэн сургуулийнхаа кредитийг бас ингээд Америк руу шилжүүлээд ирэх боломжтой юм байна гэд. Тэгээд би ч Монголд сурч исэн сургуулийнхаа кредитүүдийг бүгднгийн нөгөө албаасаар гаргуулж аваад Америкийн ECE гэдэг тий. Тийшээ Educational Credit Evaluation хэлээ тий. Тийшээ явуулаад тэг ингээд явуулсан чинь бас аваа хэдэн кредит ингээд Америк руу шилжиж байгаа. Тэгэхээр тэр кредитүүдийг би одоо энэ ч ингээд сураад авцсантай ялгааг болчихж байгаа байхгүй. Тэгээд ирээд за би ингээд нэг сургуультай коллежд их сургуультай орсон чинь дахиад 2 жил сураад төгсөх боломжтой болчихж байгаа. 2 жил сурах. Тэгэхээр Америк руу хэдэн онд ирсэн бэ? Америк руу би 6 онд ирсэн. Монголчууд Америкт. Миннесотагийн Metropolitan State University гэдэг тэнцээ ирж ирсэн. Тэгээд тэр сургуультай орчоод анх л удаа Америкт ирж байгаа. Гэтэ яг анх ирэхэд бүр ингээд тэс өөр ертөнц шүү дээ. Анх удаага бараг хар арьстай хүн харж байгаа тий. Тэгээ амар олоолаа ахлаар маар ингээд юм ярьж болох уу яах вэ гэд ингээд нэг амар юм юусэн бүх юм дээр ингээд хаалттай дотроо ингээд бүх юм хаалттай. Тэгээ ингээд ангитаа ингээд ороод ингээд сурж байгаа хэвчээд ангид ингээд нэг хар арьстай ойтон байнгут тэрнтэй юм ярьж эхэлж ингээд миний нөгөө хөшиг ингээд нэгдэж эхэлж байгаа байхгүй. За энэ хар арьстай хүмүүс ч бас юм ярьд юм бэ. Адилхан хүн юм бэ. Бараг тэгэж ингээд нөгөө culture shock нэг арилж эхэлж байгаа байхгүй. Тэгээд цагаануудтай ч гэсэн тийм ингээд тэгэл Мексикод тэгэл Самалууд гэл ингээд хаанхудагаа л юм амар орлон төрлийн хүмүүс харж байгаа. Монголд ч ямар тийм юм байх вэ? Тийм үстэй нэг Орос харуул харна. Хаяадаа л нэг Орос харуул харна. Тэг хятад метод тэр минь барыг харддаг ч байсан ч дээр чинь. Тэгээд Монгол хүн гэдгээс бараг өөр хүн юм дэлхий дээр байхгүй шиг төсөөлж явж ирсэн чинь ингээд гítэрсэн чинь ингээд амар олон хүмүүс ингээд тэг янз янзын ингээд тийм арьстай ингээд янз янзын хувц сонортой тий. Эхэндээ би ч нэг жоохон нэг телевизэн нэг сурж авах хэвээр Монгол сурж авахтаа телевизэн ажил хийдэг гэсэн. Тэр шугамаараа ажил хийчих гээл хайгаад идэг. Хин намаа тааж авах вэ? Ер нь бол энэ ч тий бараг тэгээд за худлаа юм байна. Нэг сар гарна тэгэж яваа за бүтэхгүй юм тийм боли шантарч байгаа. За боли. За одоо зөрөөсөл таарлцсан юм хий. Гэл тэгээд би ч анх цэвэрлэгч хийсэн баха хараг. Тухайд цэвэрлэгч хийж байхад бол
Макдоналдсд ажиллах бол мөрөөдлийн ажил хийсэн баг миний хувьд. Гэтэ Макдоналдс бол тухайн мужийнхаа хамгийн бага цалинтай ажил хийсэн. Гэтэл миний хувьд мөрөөдөл хийсэн. Цэвэрлэгч хийж байгаа хүнд бол ядаж л ингээд нэг хүмүүстэй уулзаад яриадтай ингээд тэгээд ингээд хоол хүмүүс ингээд хүн амтанд өгөөд ингээд явах чинь зүгээр ажлын орчин нь шал өөр байгаа шүү дээ. Цэвэрлэгч хийж байхдаа Макдоналдс гэж бодож ирсэн бол Макдоналдсд ажиллаж байхдаа дараахаа юм бодож ийн ингээд цаашаа ахиал явдаг. Яг тэрнтэй адилхан тэгээ ахиж бодож байгаа Макдоналдс бас нэг удаачгүй тэгээд одоо энэ ч нэг банана биш ээ. Gap гэдэг хувцсны хөтөлбөр байдаг шүү дээ. Тэр хувцсны Gap-т ажилд ороод Gap-ийн ингээд ачаа буухт нь хүлээж аваад бүх уутнаас салгаад ингээд талбай дээр бэлэн болгоход ингээд бэлддэг тийм ажил хийгээд. Тэгээд сургуулийн төлбөрийг ямар ч хэсэг ээж аваасаа авсаар агаад нэг юм төгсөж байгаа. Тэгээд зүгээр нөгөө тухайн үед чинь би чинь ингээд нэг юм одоо юу гэх юм хар ажил гэх юм уу цалин муутай ажил гэх юм уу тийм ажил хийж исэн учраас хурдхан шиг л Монголд ээж аавынхаа хажууд очихын төгс. Тэгэл ингээл зүгээр хурдхан шиг явах юмсан ингээл ихнэрээ ятгаал тий. Хойло буцаа ерөөс энэ ч аюу хэцүү байна. Буцаа ихсээр аваад тэгээ буцваа. Хэд он? 8 онд. 2008. Тэгээ 2 жил болж байгаа шүү дээ өөрхөн болно. 2 жил болоод яг хөө тэгэл. За ямар ч байсан сургуулиа төгссөн. Яг хөө манай ихнэр өвтөрөөд бол ер нь бол зүгээр амар их амжилттай. Нэгдүгээр сургуулаа төгсгөөгээд авч байгаа. Хоёулаа сургуулаа төгсөөд авч байгаа. Хоёрдугаарт нь болохоор анхныхаа хүүхдийг үнчээ төрүүлээд тэгээ бас нэг явах том шалтгаан маань нэг дөнгөж хүүхдтэй болоод 2008 онд чинь том хүүхдэд төрүүлчихсэн. Тэгээд 2008 онд төрүүлчихэд битэр чи хоёулахнаа бас хүүхдтэйгээ баларж байгаа гэж бас яг үнэ хэлэхэд чанга байсан уу? Чанга байлгаа яах вэ? Тэгээд энэ чинь ингээд амар бас хөвгөлтэйнүүд болно. Ингээд хүүхдэд дөнгөж төрүүлчихэд имлэгээс гараад хитгэн хонжсэн чи манай том өөлөө болтгүй. Ерөөсөө л өөлээд угжийн нөгөөд хөхүүлээд бүүвэлээд ерөөсөө арга болохгүй. Хажууд яах вэ нөгөө зөвлөд хээж авнаа байхгүй юм чи хүн байхгүй юм чи. За ерөөсөө болохоо байлаа. Хойл ерөөсөө имлэгрээ игээд машиндаа суугаад хөдөлдөг байхгүй. Гараал тэгсэн чинь машинд ороод нам унтаад өгдөг байхгүй. Бараг ерөөсөө ингээ 2 3 хоног унтаагүй хөхт чинь машинд оронгот унтаад өгдөг. Тэгээд за хойл ерөөсөө унтаад өгсөн чинь за болио гээд тэгээд тэрнээс хойш ерөөсөө орой олхон машинаасаа байшингаа тойрдог ажилтай. Хүүхдээ онтолдог. Монголчууд Америкт. Америкаас яг Монголд нөгөө сургууль төгсөөд очсон учраас Монголд бол ажил нэг тийм хэцүү байгаагүй. Бас мэдээж тийм 8 онд тийм. Мэдээж Монголын зах зээл дээр бас яг ингээд нөгөө Америкт сургууль төгсөөд боловсрол эзэмшсэн хилтэй устай тийм боловсон хүчин тухайд бол ховор байсан. Тийм учраас ажил бол тийм хэцүү бол байгаагүй тийм. Яг хүндээ хэлэхэд бол нэг тийм хэцүү байгаагүй. Ер нь баг орё гэж бодож исэн газар руугаа ингээл орчиж байгаа. За тэгээ ямар газрууд ажиллав? Би ч анх очингуудаа Zigzag гэдэг компанид тийм ажилд ороод тийм суудлын бүрээс би тухайн үед бол нэг GP батарей гэж хэлсэн. GP-гээ батарей тэгээ Kingru гэдэг хутлын тосмос гэдэг тэрний борлуулалтан дээр би ч миний мэргэжилж олоосон бизнес. Тэгэл бизнесээр л ажил худалдааны л ажлыг нь бол хааж явж байгаа юм чи. Тэгээд Zigzag ороод тэгээд тухайн үед бас л нэг хүн болгоны аваад идэггүй цалинг авдаг байсан. Дөнгөж сургуулаа төгсөөд очисон хүн гэхэд бас тодорхой хэмжээний өдөрт халбан тушаал энэ төр дээр очиод тий. Тэгээд тэнцэнэт дээр нэг удааг байна 8-9 сар л бас. Тэгээд хийжсэн чинь бас нэг өөр газраас санал ирээд одоо Spirit Balbour нэгэд компаниас санал ирээд за ингээд манайх ингээд ийм хүн авч байгаа гэд. Тэгээд Spirit Balbour руу ороод 2 жил ажилласан нь. Тэгээ би ер нь ингээд нөгөө Монголд ч бас ингээд компаниуд дээр ажиллаж байхдаа бас нэг юм амар ойлгож ирсэн л та. Ер нь бол ингээд амьдралаас бас яг ажил дээрээс хүн бас маш их юмыг сурд юм байна. Монголчууд нэг айгүй тийм муухай зам байна. Яг ингээд шударгаар шүүмжлэхэд амар муухай атаарах зам байна. Би минь атаарахтай тийм нэг амар тийм нэг сонин зам байна.
Америкт дэш тэ хүмүүс ингэж байна. Одоо юу гэдэг ингэж сайн яваад харна гэдэг улам дэмжээ те. Чи өстө мундаг байх шүү. Улам л сайн хийгэрээ гэдэг ингээд дэмжээд идэг. Тим систем чи яваад. Монгол татхлаар тэхгүй байна. Яг үнэндээ. Энэ яагаад ийм болчихв? Энэ юу хийчихв? За би энийг яг дөөрөөд хийчихвэл би бас ийм болчих юм шиг зүйтэй гэдэг ингээд нэг тим юм л бодоод хаас биш. Би яавал тэ одоо ямар бизнесээр би одоо Монголд нэвтрүүлээд илүү одоо ингээд сайн явж чадах вэ гэдэг тийм бодох ингээд нэг одоо ингээд гаднаас ингээд зөндөө залуучууд очиж байгаа байхгүй. Айгүй олон залуучууд ингээд гоё шин санаа аваад очдөг. Очоод нэг юм хийнгүүт ингээд араас ингээд чадсан чадаагүй ингээд яг адилхан ингээд холоо мат утгаал ачиж байна л да. Нөгөөх нь үнцэн буюу. Тийм үнцний унгаагаа үсгээ хайчдаг. Дунд нь ингээд саарамжуулаа хайчдаг. Тийм. Тэгээ эн чи бас нэг юм нь болохоор эн чи галаах юу игээд амьдарч байгаа гэдэг надад бол тийм ерөөсөө падлын алга. Энэ хүн юу өмсөж чинь, юу хийж амьдарч чинь, ямар машин унж чинь, ямар байранд амьдраад байна. Энэ надад үнэндээ падлын алга байхгүй. Энэ Америкт. Тэгээд би ч гэсэн энэ ч ирээд бас л яг нэг тийм байдалтай болчихж байна л да. Ингээ орчинд нь ороод ирэхлээр тэр одоо надтай зүг ажиллаж байгаа хүн тэ ямар байранд амьдраад байгаа надад тэр ямар падлын яана тий. Юу өмсөж байгаа, ямар машин. Тийм тэр хувц сунар монор тийм юм ерөөсөө тийм падлыг болчихж. За ингээд ахаад 17 онд наашаа ирлээ. Окей, би бол наадахтай чинь санал нийлээ. Санал нэг байна. За 17 онд ир. Гөө за тэрнээс хойш бас нөгөө нэг соёлын шок гэдэг чи дахиад пад гэл зохиол авч байгаасаа яах юм бэ? Монголд ч би чи 8 онд чичээд 17-д чи 9 жил Монголд амьдэрсэн хүн чинь. Бас л тэнцэн ингээд нөгөө ууссан байгаа шүү дээ ингээд. Хичнээн ингээд гинчээ бас нэг хэдэн 2 3 жил болцсон ч гэсэн мэддэг гэж өөрийгөө бодож байгаа ч гэсэн ирсэн чинь дахиад дүф гэл зохиолж байгаа байхгүй ерөөсөө. Тэгээ ирээд яг манай эхнэр надаас өмнө ирээд нөгөө нэг бас нөгөө байр орон сууц мууц ингээд нэг юм зохицуулсан байсан тул та бас нэг орох оронтой унах унатаагаа байж байгаа. Тэгтээ яг зүгээр мэдээж бид хоёр тийм нөгөө баян айлын хүүхдүүд бол биш дээ. Эренгүүтээ ингээд машин шууд бэлэмгээр худалдаад авдаг мод тийм бол байхгүй шүү дээ. Бас л тэнцээ унжсэн машинаа зарчаал ийшээш мөнгөө шилжүүлэл энэ ч нэг таарсан машинаа аваад ингээл тэгэл боломжоор энэ ч ингээл амьдралаа төхнүүлэх гэж үзэж байгаа хүмүүс. Тэгээ эренгүүтээ манай хүн болохоор сургуульдаа орцсон бас нэг газар зөөгч мөгч игээл ингээл нэг өөрөө ингээл болгоол явж байгаа. Тэгээ би ирчвэ. Би ч одоо тэг ажилгүй нөхөр шалдан гоёгаан зулаад ирж байгаа. За эхэндээ яг нөгөө ээж аваасаа сайн яваарай гэж төгсөн мөнгөөр нэг сар гар амьдэрч байгаа баа. Яалтчгүй нэг сар гарын бол гүрийч чи дисчиж байгаа. За тэгэл тэрнээс хойш нойр өрхөө болчлоо. Гүр одоо яах вэ? Одоо нөгөө нэг оюутан байсан үеих шиг ээж надад хэдэн дөгөр гэж хэлж чадахгүй шүү дээ. Би чинь тусдаа гараад 40 олон жил амьдэрсэн хүн чинь яагаад ч мөнгө гойж чадхаа хэлсэн. За эхнэр маань ингээд нэг зөөгч игээд идэг. Нөгөөдгөрөө за нэг ойр цурийнхаа нэг хүнс хоол мол машиныхаа нэг бензин тасыг нэг юм болгоод байгаа. За тэгээд байрны мөнгө төлөх төхөөлөд би ажилгүй дижээг мууга царай л байгаад байдаг. Тэгээ бүр ингээд яах чаргагүй заа. Тэгээд гараад явпаа. Зүгээр за ерөөсөө л тааралцсан маа гэж бол. Тэгээд ресторануудын хаалга гонгоолгол за ингээд би юу ч хамаагүй хийнэ гэж манай хүн ч бас надад зөвлөж авах. За минийэр ингээ суши хийж чаддгүй гэхлээр чаднаа л гэдэг. Чаднаа хэдэн жил хийсэн. 2 жил хийцээ л гээл хэлчихгээл. Тэгээд за орцсон байхад болно л гэж байна. За тэгэл тэрүүгээр явбаа тэгсэн чинь нөгөө нэг энэч нөгөө нэг хипачи гэдэг нэг юм тавцан дээр гэдэг нэг хоол хийд ингээл эргэлдүүлж нэг тийм ажил руу яваад орцсон. Нөгөө эзэн за чи хийдгүүл гэсэн хийдгээл. За хаана хийжсэн хэдэн жил хийсэн. Оо 6 сар би Монголд надад хийж аваад ирсэн. Ирсэнгээл хутлаад аваа ичлаа. Тэгэл за тэгвэл ажилдаа ор гэж маргааш ажилдаа ор гэсэн. Юу ч чадахгүй ч яах юм. Хүн хараад ингээд хажууд өгсөж хийж байгаа хүн хараад эргүүлж гэж үзээд бардгүй үнэхээр барахгүй байгаа ч бүр чадъя гэж чад. Тэгээ үннээ хэлвэ захил та. За би худлаа ирсэн маа. Үннээ л уучлаарай. Би одоо ингээд ажил яалтч өргөө би ингээд олоо байсан оюутан ингээд амьдрах хэрэгтэй. Ингээд даа баахан зовлонд очиад тэгсэн чинь за хамаагүй би чамаа сургаад авъя. За чи ингээд өдөр болгон бэлтгэл хий. Энэ хүн хийж байгаа хүмүүсийг хар гэд
тухайн үед бас нэг гайгуучхан таарцсан тий. Тэгээд нөгөөтгийн би нэг хийх гээл ингээл сүүлийнхаа байсан карманыхаа нэг $100 орчилоо нэг юм багж хэрэгслэн аваад үзэж тарваа. Тэгээд чадаагүй. Яг үндэ чадахгүй юм бэл. Тэгээд за би үнэхээр энийг чадахгүй байна гэд. Тэгээд ажилласаа гарсан. Тэгээд яг нь 2-3 хоног хар зогссон гэд нэг $60-70 манаагүй өгсөн л тоо. Тэгэл үнэхээр хүн ингээд нэг толгоон дээр ингээд бүх юм буугаад ирэхлээр тэгээд яалтчгүй тэгэл за өөр арга байхгүй тий. Би ч уул нь Монголд ч бас ингээд тодорхой хэмжээний өдөр талбан тушаал ажил хийдэг тий. Бас л өөргөө их л мундаг л гэж бодож исэн. Тэгээ нөгөө сар гар энэ ч бас хугацаа алдсан юм болохоор би энэ ч ирээд бас нөгөө тэр борлуулалтын ажил менежер алны дараа марга ажил яваад байгаа шүү дээ. Тэгээд өгсөн баасна тийм байх үү. Тэгээ хүн шалдаа буугаа шалан дээрээ буугаад ирэхлээр тэгээд за харин чиний зэрэг зөвлөж байгаа ажлаараа явъя гэх. Тэгээ явж байгаа. Тэгээ очсон чинь харин аваа нөгөө ресторанных нь захирал нь за би үнэл хэлсэн л за би үнэхээр юу ч мэдэхгүй. Би чадахгүй юм чинь би урд нөгөө нэг чадна гэж хэлээ балтарсан гэж. Би чадахгүй. Яг үнэхээр би суши гэж юу гэдэг юм идчил мэдхээс хийж мэдгүй гэд үнэн л. Тэгсэн чинь яг захирал нь бас аваач гайгүй бас түн таарсан. За бид нар чамаа сургана. Тэгээд $3,000 цалин өгнө л гэж юм. Пөө тийчээстэй ингээд хамаг ингээд амьдрал ингээд цэцгэлээ явчихсан чи $3,000 цалин гэдэг чинь байр маарэ төлөө цаана мөнгө зүгээр үлдэж зүгээр өстэй амар их мөнгө байгаа юм чинь тухайд чинь тэгээ би ихлэ 2,000 сонсчоод болж юм 2,000 даваа гэсэн чинь гүү 3,000 шүү гэдэг. 3 за даваа хийгээл орд юм байгаа шүү дээ. Тэгэл хамаг хүчээ шахаж байгаа юм чинь ороод ингээл хажуудлынхаа тоогоочоос ингээл за энд чи юу орд яад ингээл бүх юм ингээл аагаас нь эхлэв. Тэгэл 3 сар нүдсэн. 3 сарын дараа ихэд би хүнээр залгахааргүй сүшиг идэх болчихж байгаа байхгүй ингээл боломжтой болсон. Тэгэл ер нь тэгээд нөгөө нэг яг зүгээр хүний нөгөө нэг юм пашн гэж юм байна шүү дээ. Би яг бүр 2006 онд Америкт ирж байхад Миннесотад байхад ингээд сүшиний тоогооч гэдэг нэг монгол залуу байдаг. Тийг харчаад би ямар гоё юм бэ л гэж мөрөөддөг гэсэн. Ямар гоё юм. Тэгээд тэр ингээд тухайн үед ингээд амар гоё юм таун хаус маус амьдрал ингээд битэр чинь нэг ганц өөр апартментд ингээл чүүтэй майтай төлбөрөө төлөө амьдарч байгаа. Тэр чинь ингээ гараж мааштай лаг гой байранд амьдарч байхад би тухайд боддог гэсэн. Энэ сүшийн тоогооч гэж гоё ажил юм да. Би нэг хийж үзсэн ингээд боддог гэсэн. Тэр ч бас нөлөөсөн байж магадгүй. Ингээ ирээд тэгээд нөгөө сурахтаа бас айгүй хурдан сурж мурж байгаа чинь бас тэгээд тэр юм байна. Дээрэс нь ер нь ингээд зүгээр ажиллаж байхад ингээд монголчууд хаанч яг ингээд эхлээд ингээд нэг шалан дээрээ ингээд наалддаг юм байна. Ингээ унаад цад гээд унд юм байна. Тэнгүүтээ ингээд толгон дээр нь ачаан ингээ өрөөд ирэхлээр ингээд босоод ирдэг л тийм чадартай л хүмүүс юм байна л да. Монголчууд Америкт